хүүхдүүдээ өнөөдөр бүгдээрээ бас нэг сонирхолтой үлгэр уншицгаая. За энэ үлгэр маань энэ ямар амтан бэ хүүхдүүдээ? Яа зөв мэлхий шүү дээ тий. Тэгсэн чинь энэ мэлхий байгаа болоод өөр амтан болмоор байна гинэ. За яагаад өөр амтан болмоор байгааг цөмөрөө энэ үлгэрээ самттай уншицгаая. Нэгэн өдөр энэ бяцхан мэлхий аваа би мөр олмоор байна гэж гинэ. Тэгсэн чи аав нь ихэд гайхан. Юу? Миний хүү мөр олж чадахгүй штэ гэсэн чи нөгөө бяцхан мэлхий чинь яагаад би мөр олж чадахгүй болоо гэв. Ааваасаа дахин асууж гинэ. Гэхэл аав нь яагаад гэвэл чи мэлхий учраас гэж хариулж гин. Тэгсэн чинь нөгөө мэлхий чинь би мэлхий л дээ. Гэхдээ найдан аргад надад муухай байд юм аа. Гэсэн чинь аав нь юу гэж хэлсэн бэ? Тийм учраас чи муур олж чадахгүй шүү дээ гэж хариулж гинэ. Тэгсэн чинь нөгөө мэлхий чинь за тэгвэл би дэлгэн чихтэй туулаа олчихё. Би туулаа олж чадах болов гэв ааваасаа дахин асууж гинэ. Тэгсэн чинь аав нь юу гэж хэлсэн? Миний хөө чи муур олж чадахгүй юм чинь дахиад туулаа ч гэсэн болж чадахгүй шүү дээ гэж хариулж гин. Тэгсэн чинь яагаад би туулаа болж чадахгүй гэж намайг хардаа би пян гэ үсэрч чадна штэ гэж хэлж гинэ. Тэгсэн чинь гэхдээ л чамд чих байхгүй шүү дээ. Гэмүүч нь юу лээ хүүхдүүдээ? Хоёр хөөрхөн дэлгэн чихтэй штэ тий. Тэгсэн чинь чих байхгүйгээ хувьд чих байхгүй л дээ гэж хэлж гин. Тэгсэн чи аав нь хүүхдээсээ миний хүү яагаад тэгж их мэлхий байхдаа дургу байгаа юм бэ гэж асууж гин. Яагаад гэвэл ааваа би та намайг хардаа энд би ингээд зунгаарлалтад байдаг болохоор би дургүй гэж хариулж гинэ. Тэгсэн чинь аав нь тэр нь ч тийм л дээ. Гэхдээ л миний хүү туулаа болж чадахгүй шүү дээ гэж хариулж гин. Тэгсэн чинь нөгөө мэлхий чинь дахиад өөр амтан болъё гэж аавдаа хэлэх юм болов хүүхдүүдээ та нар юу гэж бодож байна? За тэгвэл цаашаа харцгаая. Энэ ямар амтан бэлээ хүүхдүүдээ? Яа зөв гахаа ээ шүү дээ. Тэгсэн чинь нөгөө мэлхий чинь энэ удаад за тэгвэл аваа би гахаа болмоор байна. Би гахаа бол чадах болов гэж ааваасаа дахин асууж гинэ. Тэгсэн чинь аав нь миний хүү гахаа ч гэсэн болж чадахгүй штэ. Тэгсэн чинь нөгөө мэлхий нь яагаад аваа? Яагаад гахаа болж чадахгүй гэж дахин асууж гинэ. Тэгсэн чинь чамд гахааных шиг ийм буржгар сүүл байдаг үлээ. Тэгээд дээрээс нь чи энэ гахааны хоолыг идэж чадах уу гэж асууж гин. Гахаа ямар хоол иддэг үлээ хүүхдүүдээ? Ийм муухай хог хаягдл иддэг шүү дээ. Тэгсэн чинь таны хэлсэн зүйлдөө аваа би гахааны хоол идэж чадахгүй гэж бяцхан мэлхий хэлэхэд тийм биз? Тийм учраас чи гахаа болж чадахгүй гэж хэлж гинэ. Тэгсэн чинь энэ ямар амтан бэ хүүхдүүдээ? За тэгвэл аваа
би шар шувуу болохоор шийдлээ гэж бяцхан мэлхий хэлж гинэ. Тэгсэн чинь аав нь юу гинэ? Шар шувуу гинэ? Чиний болмоор байна гэсэн амьтад дундаас хамгийн мундаг нь байна. Шар шувуу чинь нөгөө далавчтай, тэгээд дээрэс нь үдээг мэддэг, толгой нь бас дээрэс нь иргэдэг амьтан мөн бидтэй гэж аав нь лавшруулан асуулж гинэ. Тэгсэн чинь нөгөө бяцхан мэлхий чинь яг зөв ааваа, яг би тийм шар шувуу болмоор гэж хэлж гинэ. Тэгсэн чинь аав нь за миний хүү, би чамд яагаад шар шувуу болж чадахгүй вэ гэдэг шалтгаануудыг хэлж өгье. Нэгдүгээрт чамд далавч байхгүй. Хоёрдугаарт чи тийм ч их зүйлийг мэддэггүй. Гуравдугаарт чиний толгой чинь гүрүүгээд эргэлддэггүй шүү дээ. Дөрөвдүгээрт чи мэлхий учраас гэж хэлж гинэ. Тэгсэн чинь нөгөө хүүхэд нь яагаад би бас шар шувуу болж чадахгүй гэж ихэд сэтгэлээр унж гинэ. Аав нь дахиад л миний хүү яагаад чи мэлхий байхдаа ийм их дургүй юм бэ гэж асууж гинэ. Гэтэл энэ юу илээ хүүхдүүдээ талхан дунд юу вэ? Баахан хорхоо байна шүү дээ. Тэгсэн чинь нөгөө мэлхий чинь яагаад гэх юм бол ааваа мэлхий дандаа л шавж иддэг штэ гэж гинэ. Тэгсэн чинь аав нь тэгсэн ч гэсэн миний хүү, мэлхий бол мэлхий шүү дээ. Бид нэр мэлхий байхаа болж чадахгүй гэж хэлж гинэ. Тэгсэн чинь энэ хараа хүүхдүүдээ нэг амтан гараад ирсэн. Ямар амтан юм болоо? Энэ хөлийн хараа. Хөлийн чон юм болоо? Нохоо юм болоо? Та нар юу гэж бодчих? За тэгсэн чинь нэгэн чон гараад ирж гинэ. Тэгсэн чинь нөгөө жижигхэн мэлхийгээс за чи яасан гинэ гэж асууж гин. Тэгсэн чинь нөгөө мэлхий хариуд нь би мэлхий байхаа болмоор байна гэж хэлж гинэ. Тэгсэн чинь чон чи тэгээ мэлхий байхаа болоод өөр ямар амтан болмоор байгаа гэж хэлсэн чинь би мэлхий биш л байвал муур ч юм уу, туулай ч юм уу, шар шувуу ч юм уу, гахаа ч юм уу, ямар нэгэн амтан тийм хөөрхөн амтан болмоор байна гэж хэлж гинэ. Тэгсэн чинь нөгөө чам чинь тийм бивэ. Гэхдээ би чамд нэг зүйлийг зааж өгье гэж хэлж гинэ. Нөгөө чам чинь энэ хараа ямар амар юм бэ те? Тэгсэн чинь би бол чон. Би муурч, туулайч, гахай, шар шувуу гэх зэрэг амьддаг үнэхээр дуртай. Би тэр амьддыг идэх үнэхээр дуртай гэж хэлж гинэ. Гэхдээ надад идэж чаддаггүй нэг амтан байгаа гэж хэлж гинэ. Тэгсэн чинь нөгөөх нь юу юм болоо? Това амтан чинь дорог юм уу гэж асууж гинэ. Гэтэл чон үгүй дорог биш. Тэр амтан бол энэ юу вэ? Чи буюу мэлхий идэж чаддаггүй гинэ энэ чон. Тэгсэн чинь нөгөө мэлхий чинь гахаад юу гинэ? Та мэлхий идэж чаддаггүй юм уу? Гэсэн чинь нөгөө чон чинь тийм ээ. Яагаад гэх юм бол та нар чийгтэй, найдан, тэгээд дээрэс нь ялцангаа тэгээд бас шавж хорхоол иддэг үсттэй
Тийм учраас би мэлхий идэж чаддгүй гинэ. Хүүхдүүдээ чон мэлхий идэж чаддгүй юм байна штэ. Тэгсэн чинь нөгөөдөг чинь тийм байсан юм уу? Та мэлхий идэж чаддгүй байсан юм байна те? Мэлхий байхад нэг ашигтай талыг нь би мэдэж авлаа. Тийм байх нэ. Хинч байгалийн хуулийг зөрчиж чаддгүй байх нэ. Мэлхий бол мэлхий, та бол та, чон бол чон. Гэсэн чинь яг зөв. Та нар чийгтэй, нялцанхай, хорхой шавжл иддэг ч гэсэн мэлхий бол мэлхий, чон бол чон гэж хэлээд яваад өгч гинэ. Тэгсэн чинь нөгөө мэлхий чинь за тэгвэл би мэлхий байхаар шийдлээ. Хорхой байна гэд нөгөө хорхог чинь идчихэж гинэ. Бяцхан мэлхий энэ өдрөөс хойш мэлхий байхаа боллоо гэж хэлээгүй гинэ. За ингээд үлгэр маань амар сайхандаа жаргаж гинэ. За хүүхдүүдээ өнөөдрийн үлгэрээр цөмөөрөө юу сурч мэдж авсан бэ? Бүх зүйлд өөрийн гэсэн давуу тал, сайн зүйлүүд байдаг юм аа гэдэг зүйлийг ойлгож авлаа. За баяртай.